За ингээд хамт олонтой энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За тэгээд миний би бас та бүхэнд цоврал хүний нөөцийн хувь хүний хөгжлийн ийм одоо бас лекцийг бэлтэж явуулъя гэсэн юм одоо амлалт өгсөн учраас өнөөдрийнхөө одоо 3 дахь одоо илтгэл лекц бас хийя. За өнөөдрийн сэдв болохоор манлал гэсэн нэлээ юм бас том цар хүрээтэй бас юм сэдв байна. Тэгэхээр манлал ба нөлөөлөх ур чадвар гэдэг ингээд ийм сэдв байна өнөөдөр. За өмнөх 2 одоо бас лекцтэй илтгэлтэй бас юм лекц өнөөдрийн одоо илтгэл бол ингээд холбогдож байгаа. За эхний лекц бол бүгдээ санаж байгаа бол үн цэнтэй одоо албан хаагч байх гэдэг ийм лекцийг эхнийх нь лекц тавьж ирсэн. Хоёр дахь нь болохоор санхүүгийн сахилах бат гэсэн. За ер нь хувь хүн болон одоо албан хаагчтэй өөрөө одоо санхүүгээ яаж удирдах вэ? Бас арга техникүүдийг бас тэр илтгэл дээр бас би та бүхэнд бас товч танилцуулж тэр эхний 2 одоо илтгэл лекц маань бас та бүхэнд бас хэрэг болсон гэж бас найдаж байгаа. За тэгээ энэ лекц бол бас үнэхээр бас одоо үед за тэгээ манай бүх та бүхэн бүгдээр нь хэрэгтэй. Ялангуяа манай залуучууд энэ их маш их хэрэгтэй сэдв байна. За тэгэхээр энэ дээр нэг юм үг бай та бүхэн энийг бас харж ивэл бусдыг чиглүүлэхээс өмнө өөрийгөө удирдах нь жинхэнэ манлайлагчийн эхлэлээ гэж байгаа байхгүй. Тэ? Энэ одоо цаанаас утгавчтай байгааз. Бусдыг удирдахаас өмнө чиглүүлэхээс өмнө өөрийгөө нэг одоо удирдах өөрийгөө одоо зохицуулаа гэсэн утга ба шүү дээ. Өөрийгөө одоо боловсруул, сайжруул, өөрийгөө удирч чадахгүй яаж одоо манлайлах вэ тий. Тэр учраас энэ үгний утга их утгатай шүү. За ингэ шууд явчих тий. Эргүүгээ явчих. За би бас өнөөдөр бас энэ өмнөх 2 одоо илтгэл дээр бас бас өөрийгөө танилцуулах хэрэгтэй байсан гэлээ шүү. Бас тэн дээр бас одоо хүлцэл өгчий гэдэг шиг тийм. Тэгээд өнөөдрийн лекцэн дээр болохоор зориуд өөрийгөө бас танилцуулах юм оруулсан юм. За манайхан бас зарим мэдэхгүй байгаа шүү дээ та бүхэн тийм. Зарим нь бол яг хав мэдж байгаа. За би ихэд өөрийгөө танилцуулчих. Намайг одоо Цэнд хоёрын амар хоёр гэдэг. За би ер нь бол бас ажлын туршлага одоо 25 жил нэмэх 25-аас дээш жил одоо ажиллаад улсад ажилласан юм туршлагатай байна. За тэгээд миний хувьд бол ер нь бол миний мэргэжил бол түүхч Японы хэлний орчуулагч. За ер нь бол нийгмийн чиглэлийн ийм мэргэжилтэй бакалавр. За дараа нь би одоо ажил амьдралын шаардлагаар бас бизнесийн удирдлага магистр цагуй эдийн засгийн сургуульд бас хамгаалсан байна. За тэгээд миний одоо бас ажиллаж исэн салбар ажлууд гэхлээр за би Азийн хөгжлийн банкны төслүүдэд ер нь бол 15 жил ажилласан. За ялангуяа боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, за тэгээд сүүлд онцгой байдлын салбарт ажилласан. За мөн байгаль орчны салбартаас ажилласан. За тэгээд энэ төслүүдээр ер нь бол би ажилтнаас нь ахуулаад одоо төслийн зохицуулагч, төслийн захирал гэдэг ингээ хийжсэн. За зөвлөхөр 15 жил үндсэндээ ингээ ажиллаад тэрнээс хойш би бас олон улсын төсөл хэлбэрүүдэд зөвлөхөр ажилласан. За тэр нь болохоор боловсролын салбар, эрүүл мэнд, за онцгой байдлын салбарт бас бодлогын бичвэрээр босруулах ийм төслүүд дээр ингэж зөвлөхөр ажил, үндэсний зөвлөхөр ажиллаж байсан.
За тэгээд төрийн албаныг миний бас туршлага гэх юм бол бас энэ засгийн газрын тохиолдож ажиллахад бас дэд дараагаар орон тооны гишүүнээр бас ажиллаж ирсэн. За одоо бол би бас энэ хэрэглэгчийн Монголын хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах үндэсний холбоо гэж одоо анхны бас төрөөс байгуулах үед 1990 онд байгуулагдсан. Энэний бас өдөрт зөвлөх гишүүнээр 2010 оноос хойш бас би ажиллаж байгаа. За тэгээд ерөнхийдөө яг би бас ингээд энэ хугацаанд өөрөө бас ингээд зөвлөх бас юм одоо ментор тийм бас юм хийх юм бас туршлага бас хоригдлуулсан. За тэгээд одоо бол би яг ер нь бол энэ хувь хүний хөгжлийн сонголт руу бас нэлээд гэж өөрөө орж байгаа. За мөн одоо энэ төслийн одоо удирдлага за тэгээ хувь хүний юугаар бас гэж бас олон жил бас ажилласан учраас энэ чиглэлтэй бол бас тодорхой туршлага хөндлүүлээд ингээд ажиллаж байгаа. Цаашдаа бас энэ чиглэлээр бас ингээд ажиллах хүсэл эрмэлзэлтэй зорилготой байна. За миний хувьд бол товчхондоо одоо өөрийгөө танилцуулах юм байна. За тэгээд манлал гэдэг зүйлүүгээ ирээд орчих. За ер нь бүгдээ нэг асуулт асуучих тий. Манлал гэж юу вэ? Манайхаа ерөнхийдөө нэг хувийнхаа бодлыг илээж манайхаа тий. Бүгдээ ингэ харилцсан саналаас хэлцээд. Манлал гэж одоо юу вэ? Хувийн зохион байгуулалт гэж байна. Хувийн зохион байгуулалт. За зөв. Өөр юу гэж байна? За манайхаа бүр юу гэж бодож байна? Би бол зарчим л гэж бодож байна. Зарчим. За зөв. Наач маш одоо гол бас юм байгаа тий. За өөр манайханд санал байхгүй бол ерөнхийдөө цаашаа явж тий. За ерөнхийдөө одоо манлал гингүүд мэдээж нэг юм удирдах албан тушаалтан ингээд нэг удирдлага гэдэг тийм үг ялдч орж ирдэг тийм үү. Тэгэхээр энэ дээрээс ингээд хэдүүл харъя. Хоёр юм төрлийн одоо ялгааг нь харуулах гэж байна. Дарга бол манлал гэж ялгаа. За дарга гингүүд ерөнхийдөө одоо нийтлэг ажиглагддаг нэг юм байна. Тэр нь ингээд одоо дарга тушаадаг тийм ингээд чи хий гэдэг тийм одоо захирангуй тушаангуй юм явдаг тийм. Тэнгүүд үнийг хийгээд зааварчилдаг тийм. За хяндаг гэж юм зөө. Хяндаг гэдэг нь ингээл одоо та нарын би одоо шилээд дарга гэж байна шүү дээ. Тэгээд бүгдийг хянаж байгаа гэдэг байдлаар ингээл ханддаг юм байна л да. Тэгэхгүй бол нөгөө хүмүүс маань ажиллаа хийхгүй гэдэг тийм. Хандлагч байт юм тий. За хүмүүсийг ажилуулдаг гэж байгаа байхгүй. Хүмүүсийг зөвхөн зорилготой хүрэх зэвсэг нөөц болцоо шаарддаг гэж байгаа. Энэ нь болохоор одоо буруу хандлага болж тарах гэдэг шүү дээ тий. Манайхаа нэг хараад. За манлайлагч гингүүд яаж чинь үлгэрэлдэг байна шүү дээ тий. Үлгэрэлдэг. Өөрөө урд нь ороод алхаал одоо хамтдаа хийцгээе. Бүгдээрээ хамтдаа хийцгээе нэг. Ганцаараа би дараах та нар хий гэдэг байдлаар ханддаг юм байна шүү дээ тий. Тэгээ хөгжүүлдэг. Хамт олонныхоо хөгжүүлдэг. Энэ баг хамт олоноо ингээд бүгдийг хөгжүүлдэг. Ингээд өөрийнхөө араас ингээд авч явдаг. За зоригжуулдаг. За энэ дээр би бас дээрээс нь урамшуулдаг тий. Ингээд мотивац өгдөг тий. За зоригжуулдаг. Дотоод урам зориг нь бадрааж өөрийнх нь хүсэл зорилгоор нь ажилуулдаг гэж байгаа байхгүй. Манлайлагч хүний одоо яг үндсэн бас буруу яг энэ дээр ингээд байгаа юм. Энэ дээр өөр манайхан асууж тодруулах юм байна уу? Санал нэгдэж байна. За цааш явж тий. За тэгээд манлайлалын талаар бас ярихын тулд бүгдээ бас энэ лидершип манлайлал гэдэг энэ одоо
одоо том сэдв, том энэ одоо агуулга яаж ингэж түүхийн хөгжлийг авч хөгжсөн. Энэ бас хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй нэг. За тэгээд за юу нь бол яг хуу энэ ингээд цаг хугацаануудыг харах юм бол энэс ч өмнө манлайлалын юм байсан. Яг энэ бол ингээд цаг хугацаанд жишээ болгоод одоо цаг хугацаа болгоноос жишээ болгоод ингээд оролцсон байна. Надад агуулж. За тэгээд за энэ ингээд 1840-од оны юу ярьж байна л да. Тэгсэн чинь ингэж агуу хүн гэж. Энэ болохоор удирдагч төрдөг бүтээгдэхүү гэх үзэл. За Александр Македонский гэж юм те. Чингис хаан зэрэг түүхэн хүмүүсийн төрөлхийн шин чанар төвлөрж ирсэн гэж те. Агуу. За 1940-од он гэж юм. Үйл хөдлөл манлайлагчдыг энэ ингээд манлайлалын хөгжлийн шат бас явж байгаа байхгүй юу тийм. Агуухан гэдэг юм үзлээр энэс өмнө юу нь бол их явсан юм байна. Дараа нь үйл хөдлөл гэдэг юм явсан юм байна. Дараа нь энэ 60-аад оноос нөхцөл байдлын одоо яасан юм бэ? Энэ болохоор цаагаан шилдэг загвар гэж байхгүй. Багийн бэлэн байдал болон гадаад нөхцөл байдал тохируулан уян хатан өндөр тухайн гэдэг ийм одоо юу үүсч ирсэн бай тээ. За тэгээ 90-ад оноос хойш хувиран өөрчлөгдөх юм юу орж ирсэн гэж. Хүмүүсийг тушаалаар биш агуу алсын хараа зориг болон үнэт зүйлсээр дотоод сэтгэлийг өдөөх манлайлах үе гэж. Ийм үе болж ингэж ховсон өөрчлөгдөж хөгжсөн биз дээ манлал өөрөө. За тэгээ одоо болохоор одоогийн нийгэм бол нэлээд их тийм өөр нийгэм байна шүү дээ тийм. Бид нэг ингээд маш их хурцтай технологийн ийм одоо нийгэм юм чи. Тэгэхээр энэ бол дандаа ийм хамтын ээжил гэдэг нэг англи нэр төр юм байдаг. За шатлсан бус хатгай бүтэц сэтгэл хөдлөлийн оюун ухаан EQ гэдэг нь аяга одоо сүүлийн маш их яригддаг болж байгаа. Emotional энэ ч одоо юу гэдэг вэ? Emotional quality гэдэг байна. Тэгээд empathy болон хямралыг даван туулах уян хатан соёл гэж байна. За энийг тайлбарлах юмсан нэлээх. За энэ чинь бол бүр ингээд бүтэн сэдв явдаг. EQ, IQ, EQ гэх тийм нөгөө одоо энэ нийгэмд хувь хүн ер нь ямар чадваруудыг эзэмшсэн байх ёстой гэдэг тэр тал дээр энэ EQ гэдэг шууд холбогддог. За тэгэхээр манлайлалын одоо онлын түүхэн хувьслууд нь ингэж явсан байна. Ингэж явсан байна. За тэгээд одоо яг одоогийн орчин үеийн манлайлалын шинэ хандлага гэж. За цааны миний ярьсан empathy ба EQ. За энэ юу гэж юм гэхээр багийн гишүүдийн сэтгэл зүйн аюулгүй байдлыг дээдэлж бусдыг ойлгох чадварыг манлайлалын суурь гэж үзэх хандлага гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ EQ-тэй байх энэ бас энэ манлайлалын бас өөр шин чанар байгаа байхгүй. Тийм ээ. За тэгээ хамтын удирдлага босоо шатлсан дээрээс доош удирдах юм аягаас татгалзаж багт эрх мэдлийг шилжүүлж хамтын шийдвэр гаргахыг дэмжих гэж байна. Одоогийн юу бол ганцхан хүний одоо шийдвэр биш гэсэн үг. Үндсэндээ баг хамт олонны одоо томоохон компаниуд одоо яг ийм л орчихсон бүгдээр групп компани бүгдээр шийдвэрээ ингээ хамтдаа гаргадаг. За тэгээд аюул олон ингээ хилтэс юунууд байдаг, газрууд дотроо байдаг тийм. Эдгээр бол ингээ бүгдээрээ одоо шийдвэрүүд гаргахад оролцож идэг. Ганцхан одоо захирал нь одоо тэгээ би дарга одоо энэ юу ингээ та нар хий гэдэг тийм одоо шийдвэр гаргадаг. Заавал ингэж хамтын удирдлага энэ шийдвэр ингэж гаргадаг ийм юу болчихж байгаа шинэ одоо хандлага маань ийм болчихж байгаа. За тэгээ түрүүн ээжил гэдэг үг явсан. Agility буюу гоён хатан чанар. Энэ болохоор хурдтай өөрчлөгдөх тодорхойгүй байдал, багийг чиглүүлэх, унах бүрт хурдан дасан зохицох урагшлах чадвар гэж байгаа байхгүй. Гоён хатан байх чадвар гэсэн үг л дээ. Энэ тийм мэдрэмжтэй, нэлээсээ мэдрэмжтэй байх гэсэн үг. Мэдрэмж. За хүртээмжтэй соёл гэж. За энэ болохоор юу гэж юм гэхээр олон талт байдлыг бүлээн зөвшөөрч ялгаатай шин чанар бүрийг байгууллагын хамгийн том давуу тал болгон баяжуулах гэж байна.
За тэгэхээр мэдээж ингээд байгууллагын одоо ингээд соёл бүрдэх ёстой. Тэгээд тэр нь ингээд бүх хамт олондоо бүх тэр байгууллагатаа уян хүртэвчтэй байх хэрэгтэй байхгүй. Хэн нэгэн тэндээс үлдэхсгүй байхгүй тий. Хэн нэгэн тэндээс үлдэж хоцрохсгүй. Нэг ажилтан энэ соёлоос хоцрох эсвэл гэсэн үг. Тэр соёлд ингэж бүгдээрээ уусан зогсчихж тэр байгууллагын нөгөө үйл ажиллагаа ингэж сайхан урагшаа цаашаа явах юм. Өсвөл үснэ гэсэн хүртэвчтэй соёл. Тэр энэ бол одоогийн шинэ хандлага маань яг энэ дөрвөн юм одоо үндсэн өндөр гэж орж иж байна л да. За одоо ингээд энэ зургийг бүгдээрээ харах юм бол тий. Би бас энэ кейс хэсгийг бас өөрөө нэмж авсан. За Чингис хааны одоо монголчуудын одоо хамгийн одоо агуу эзэн хаан тий бидний одоо дээдлэх ёстой юм одоо агуудын эзэн хаан. Үнэхээр одоо ёстой манлайлагчийн одоо юу хийж чадсан одоо тий үлгэр дуурал болсон. Энэ бол дэлхийд бүр одоо жишг болоод үлгэр дуурал болсон юм шүү дээ. Тэгэхээр энэ жишээ дээр би Чингис хааныг зориод авсан. За Чингис хаан болохоор ерөнхийдөө яг хөө түүх уншдаг мэддэг усвал та нар бүгдээрээ юг Чингис хааны тухай сайн уншиж ирсэн байх мэдэх байх тийм. Ямар агуу тэр дэлхийн талыг эзлэхдээ тэр хүн манлайлалтай байж ч Монгол улсыг Монголын эзэнт гүрнийг одоо бий болгосон байх байхгүй тийм. Манлайл гэдэг нь өөрөө маш их тэр цаанаа одоо ухаан, нарийн ухаан, мэдрэмж түрүүний одоо ярьжсэн тэр энэ юмнууд нь одоо шинж одоо юмнууд нь бүрдсэн байж ч юм хүн дэлхийг ингэж байлдаа бас байх л гэж би боддог л доо. Та бүхэн ч гэсэн бас адилхан санал нэг гэж бодож байна. Тэгээд Чингис хаан бол ер нь яг одоо энэ дээр ингэж бичсэн байна. Цэргүүдтэй зөвхөн тушаал өгдөг үү те. За байлдцаа гэхээсээ илүү энэ юу гэж дайны талбарт хамгийн урд нь явж адилхан зөвтгүүрийг нь туулдаг байж байгаа байхгүй. Хүмүүстэйгээ цэргүүдтэйгээ ингээ ойрхон байж тэдний одоо зовлож байгаа бүгдийг ингэж яадаг байсан гэж байна. Тэгээд түүний үлгэрлийн дагуулах болон шудраг гавьяар үнэлэх энэ англи дээр meritocracy гэдэг юм одоо нэр томьёо байт юм. Энэ зарчмууд нь түүнийг одоо түүхэнд хамгийн хүчрэх одоо хаан нөлөөллийг одоо бий болгосон гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо үнэхээр яг үлгэрлийн дуурайлдаг юм мундаг манлайлагч байж Чингис хаан. За Стив Джобс гэдэг одоо манай залуучууд шууд санаанд орж байгаа бох тийм үү? За Стив Джобс бол бас алсын хараатай юм хүн байж. За энэ дээр хүмүүсийг микро менежментээр хянах биш гэж байна. Одоо микро макро гэж төвшин гэж байгаа тийм бүгдээ. Микро гэдэг нь хэд тийм детальчилж бүх юм руу ордог. Одоо тийм хүн гэсэн үг. Одоо тэгэл хин нэгний ажилтны би одоо бүр ажил жижиг юм байхгүй шүү дээ. Тийм биш, тийм байгаагүй. Тэдэнд агуу алсын харааг өгч зоригжуулдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор за одоо байгууллага маань ийм байгууллага болмаа гэдэг л. Тэр иргэжийг бүгдээр ингэж зорж байгаа. Ийм зорилтуудаа хэрэгжүүлж бүгдээр манай бол ийм болно. Тэг. Бүгдээр одоо тэгж ярьдаг үстэй. Жишээл тэр алсын харааг ингээд та нарт ингэ уран зориг яадаг байсан гэсэн. Одоо би зөв ажлынхаа юм дээр ярьчлаа шүү. За бид ухаалаг хүмүүсийг бидэнд юу хийхийг хэлж өгөөсэй гэж хөсөлдөг гэж байгаа байхгүй. Энэ их тийм Стив Джобсын аюул мундаг юм юу байхгүй. Мэдээж энэ хүний бодож ирсэн хийж ярьсан санаж ирсэн юм бол асар их юмнууд байгаа. Энэ хүний талаар зөндөө одоо мэдээлэл байгаа тийм. Ямар агуу хүн тэр Apple компаниг одоо үүсгэн байгуулж байна. За одоо тэгээд бүгдээрээ технологиг хэрэгжилж энэ Apple компани бүр шинэ хүртэж байгаа үстэй. Энэ хүнийг л одоо энэ цаана одоо ийм л агуу манлайлагч юм хүн байсан байна. За тэгээд хэмээн тэрээр багийн гишүүдийнхаа чадварыг дээд зүгээр ингээд чөлөөлж идэг байсан гэж. Тэр нэгэн тийм алсын хараатай ийм бас манлайлагч хүн байжээ. За энэ гой зэрэг
За дараачихын өдөр би Майкл Жорданыг зориуд оруулсан. За яагаад гэвэл би бас өөрөө бас спорт дуртай, тэр дундаа саксофон бүрт өөрөө бас хайртай дуртай учраас яалтч үеийн нэг ингээд оруулах гэсэн. За тэгээд Майкл Жордан болохоор яаж одоо лидершип манлайлалыг хийж ирсэн бэ гэхээр өөрийнхөө жишээгээр багийнхныгаа одоо шатдаг байсан байхгүй. Мэдээж яг тэр хүн өөрөө ингээд мундаг бие физиологийн хувьд өөрөө мундаг тамирчин боловч багийнхныгаа бас шахах юм бол одоо хамт ингэж амжилт үзүүлэх тийм байгаа байхгүй тийм. Тэгэхээр Жордан зөвхөн өөрөө авах тоглож байгаа зогсоогүй багийнхаа гишүүдийг ингээд багийнхаа гишүүдийг дээд хязгаарыг шаарддаг гэсэн гэж байна байхгүй. Чи ингээд потенциалтай тултал чи тоглооч чи чаднаа тийм. Яг амаараа биш өөрийнхөө үйл хөдлөлөөр энэ хүн чинь ингэж тэгжиж эн чинь 6 авраг авсан гэж байгаа байхгүй юу? 6 удаа авраг болсон гол хөдөлгөөр нь болсон гэж байгаа. Тэр өөрийнх нь манлал. Тэгээд ингэж байгаа. Энэ аюу гоё юу байгаа. Энэ код. Би амжилтанд хүрэхгүй байхыг хүлээж авч чадна гэж байгаа байхгүй. Харин хичээхгүй байхыг хизээж хүлээмжшүүлэхгүй гэж байгаа. Хичээхгүй. Тэгэхээр хүн одоо дээд потенциалтай хүрэх боломжтой байхгүй. Хүн болгон потенциал чадвар байгаа байхгүй. Манлайлалын шин чанарч та нарт бүгдээр нь байгаа. Гэхдээ хүн өөрийнхөө дайчилдаг байхгүй. Заавал энэ нэг ингэж шахуулж ингэж. Яг хүн болгон өөр энэ агуу хүмүүс чинь тэдний хамгийн хичээл зүтгэл. Тэгээд тийм байсан учраас ингээд амжилт төрсөн байхгүй Майкл Жордан тийм. За ийм жишээ ингээд энэгээр бол би бас энэ эргэцэн 3 хүн бол гуруулаа яалтч дэлхийд одоо өөрийнхөө одоо нөлөөг манлайлалыг ингэж авчирч чадсан ийм бас хүмүүс байна. За ингээд дараагийн хэсэг нь болохоор ингээд ерөнхийдөө өөрийгөө манлайлах, өөртөө одоо тэр шин чанараа одоо яаж гаргаж ажиллах гэдэг ийм юм байна л да. Ер нь бол хүн өөрөөсөө л одоо эхэлж болно ямар ч юм. За бүх зүйл эндээс эхэлнэ гэж байна. За энэ дээр юу гэж байна? Өөрийгөө өдөртөж сахилга болчуулж чадаагүй хүн бусдын өмнө гарч чиглүүлэх ямар ч ёс зүг ихгүй бөгөөд логикийн боломжгүй гэж байна. Энийг ингээд та нар ингээд сайн бодороо тэгээд нэлээд татаа өгөө. Төрүүлж өөрийнхөө эзэн болоо л гэж. Ямарваа нэгэн одоо үйл хэрэг, үйл ажил, үйл хэрэг юмны өмнө одоо хийхээс өмнө өөртөө эзэн гэсэн үг байхгүй. Өөрийгөө яаж чадаагүй, яаж цааш явах юм бэ? Хамт олонд орж явж чадахгүй, нийгэмд орж явж чадахгүй. Тэгээд юу манлайлах байтугай юм байна шүү. Тэгээ энэ дээр ингээд энэ дөрвөн юмыг аягүй сайн залуучдаас сайн харж дотроо сайн бодож хэрэгжүүлж яваасаа гэж би хүсэж байна. Батэрдний хүслэн золоо хацаж. За сахилга уттай байна тийм. Сахилга уттай байна. Хийх ёстой зүйлийг цаг хугацаанд нь хийх чадвар гэж байгаа байхгүй. Энэ бол манлайлагч байх ёстой юм юу байхгүй. За үгэндээ хүрдэг байх. Өсөн амлалт бүрэн таны үн цэнийг тодорхойлно гэж байгаа байхгүй. Яг ганцхан та нарыг нийлээгүй би ч бас өөртөө энэ юу яс өөрөө бас өгчих гээд явж байгаа юм шиг бас. Яс энийг бас өөрөө одоо яа даган бүрдэн. За цаг барьдаг байх. Цаг барих энийг одоо олон удаа өдөр ярьж байгаа да. Сахилга удаа бай, эсрэг үгэндээ хүрдэг бай, цагаа барьдаг бай. Сэтгэл хөдлөлөө барьдаг бай гэж энэ араа. Стресс уур бухимдлыг удирдах оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй гэж. Тухайн үеийн эмоц, тухайн үеийн одоо хувийн одоо хүсэл байдлаас шийдвэр гаргадаг байхгүй. Тэгээд тэрийг бас удирч чаддаг манлайлагч хүн байх хэрэгтэй байхгүй. Хянч. За явж хооцсон. За дараагийн хэсэг нь бол энэ манлайлагч хүн цаашдаа одоо бас ямар байж иж
манлайлагч байх уу, манлайлалтай байх уу? Нөлөөллийн 5 ийм хүчин зүйл гэж бас танилцуулъя. За тэгэхээр энэ 5 хүчин зүйл байж иж нөлөөлөх нь байна. Хүмүүс нөлөөлнө, хүмүүст манлайлал үзүүлнэ. Итгэл бүх харилцааны суурь нь итгэлцэл байхгүй. Би та нарыг одоо энэ байгууллагт итгэцлийн үүднээс би та нарыг ажиллуулж байгаа байхгүй. Та нар ч гэсэн надад итгээд харилцан итгэлцэл дээр ингэж ажил одоо бүх энэ харилцаач үүсэж явж байгаа байхгүй. Итгэлцэл байхгүй. Ямар ч цааш харилцаа явах боломж байхгүй. Итгэлцэл. Хүндлэл. Би энийг хүндлэхгүй бол бас явахгүй сте. Би одоо энэ залуучуудыг та нарын чинь итгэж хүндэлж энэ чинь ажиллуулдаг байгаа шүү дээ. Хүндлээд байгаа шүү. Та нар итгээд байгаа байхгүй. Та нар чаднаа, манай залууч чадах юм байна гэдэг энэ бүх юмнуудыг би үүсгэж байгаа учраас та нар ажиллаж байгаа байхгүй. Дараа нь харилцаа гэж юм л да. За харилцаа гэдэг нь бусдыг сонсох, ойлгох, эмпати гэдэг түрүү нэлээд том сэдв байгаа даа. IQ энийг тайлбарлах нэлээд юм болно. Энэ чадвар гэж байна. Та нар энэ эмпати гэдэг IQ эмпати гэдгийг та нар интернетээс ороод нэг үзчихээрэй. За тэгээд сэтгэлийг холбоно гэж. За харилцах чадвар. Энэ маш чухал тийм. Одоо би чи бас нэгтлэнгаа молчих гал. Одоо тэр хүн ингээд байгууллагатай дүүргийн хүмүүстэй ингээд ойлгохтойгоо харилцаад ингээд тийм юм л харилцаал байж чадахгүй байгаад шүү дээ. Зүгээр энэ жишээ шүү дээ. За мэрэгжил гэж юм. За та хийж буй зүйлдээ шилтгэн байх хэрэгтэй. Мэдлэг үгийг жинтэй болох. Яг ингээд хариуцсан юм дээр бүгдээрээ өөрсдөө ингээд аюултай шилтгэн баймаар байхгүй. Бүгдээр яг өөрсдөө хариуцсан. Би одоо шилтгэн бай. Цоож одоо өөрийнхөө хариуцсан ажилдаа шилтгэн бай. Болроо шилтгэн бай. Туяа ишг. Бүгдээр яг хариуцсан шилтгэн баймаар шүү дээ. Яа болохгүй байна. Бүгдээр одоо мэрэгч мэдлэг байгаа бол. За үлгэрлэл хэлсэн үг хийсэн үйлдэл зөрдөггүй байх гэж тийм. За би одоо та нарт нэг юм яриад, дүүрэгт очиж нэг юм яриад. Эсвэл би өөр хүмүүст нэг юм яриад. Эзэн нэг цаг чинь мэддэн үстэй. Би хаана худлаа яриад байна. Манай хэн нэгэнд очиод сонсогдсон үстэй. Хов одоо хамгийн урдан интернет сурдан байдаг үстэй. Хов ам үйлдэл хоёр зүрдгүү байх хэрэгтэй гэдгийг ингэж бичсэн байна л да. Тэгэхээр энэ яг энэ үйлдэлийг хийдэг ийм чадвартай. Энэ 5 нөлөөллийн энэ хүчин зүйл байж ш бас манлайлал байна, манлайлалтай байна гэсэн үг байх нэ. За ажлын байран дээрх манлайлал гэж байна. За манайх ийшээ бас анхаарлаа хандуулж тээ. За би одоо бүгдээрээ одоо ингэж байгаа тийм ямар нэгэн асуудлууд одоо манай дэд төвдөр ингэж тулгарч байгаа. Өдөр тутмал ингэж янз бүрийн асуудлууд тулгарч байгаа шүү дээ. Бүгдээрээ тэрийг шийдлийн гаргаал ингэ явах хэрэгтэй байхгүй. Тэгвэл ингэ асуудлаа шийддэг баг. Асуудлыг зөвхөн тоочч гомдлдоггүй. Түүний шийдвэрлэл дор хаяж 2-3 гарцыг удирдлагатаа танилцуулдаг. Миний хувьд ялгаагүй би одоо засаг даргийнхаа өмнө одоо үр хүлээгээд ажиллаж байгаа юм. Маншигнаад гомдлоод болохгүй аа гэдэг тийм байх ёсгүй. Би заавал шийдэж байгаа. Би яг гэж энэ томилж ирсэн. Тэрийг хийх ёстой юм шүү дээ. Тэрийг ийм байх ёстой. Энэ 4 асуудлыг шийдэж чаддаг л хүн энэ томилж байгаа байхгүй. Та бүхчсэн адилхан яг ингээд ажилтнууд ч гэсэн манай бүгдээр адилхан. Асуудлаа шийдэж чаддаг л ийм л хүн хэрэгтэй байна. Тийм ээ? Тэгээ санаачлахтай байцгаа гэж яриад байгаа шүү дээ.
энэ миний ажил биш гэж хойш суулгүйгээр үр дүн сайжруулах шин санаа, шинэлэг аргыг байнга илэрхийлдэг байх. Манай залуучд энийг аягүйс анхаараарай. Энэ түрүүн бусдыг хөгжүүлдэг, өөрийн мэдсэн сурснаа харангуй хуваалцаж, шинэ ажилтнуудыг чиглүүлэн багийн чадамжийг дэвшлүүлдэг. Одоо ингээд бусдыг хөгжүүлдэг гингүүд энэ дээр яг одоо миний та бүхэнд хийж байгаа одоо юм болохоор энэ цуврал, энэ лекц сургалт байна. Би та нарыг бас хөгжүүлмээр байна. Дээрээ нэг юм ажил тус бүрийнхээ ажлыг ингээд хийгээл нэг юм бодохтой сонирхолтой юм байна биш. Яг бус байгууллага тэгэл ингээд явуулчлаа байх л та. Гэхдээ бүгдээр үсэн би бас өөр юм санагдаж байгаа байхгүй. Та нарыг бас хөгжүүлмээр байна. Хамт олонний гаргасан гэж хамт ингээд зэрэгцээд явмаар байна. Хамт хөгжмөр биш үү бүгдээрээ тийм ийм одоо цаг уламжийг ашиглаж хамт хөгжмөр биш тийм. За хариуцлагатай бай, бүгдээрээ хариуцлагатай бай. Алдаа дутагдал гарвал бусад руу чихгүйгээр өөртөө хариуцлагыг авч засч чадварлага анхаардаг. Би алдаа гаргасан дараа. За би ч танаас алдаа гаргасан шийдэж болно. За дараа нь ч нэг юм дээр алдсан байх шүү. Тэрийг бодоогүй шүү. Гэт өөрөө ингээд алдаагаа залруулж чаддаг тийм чадвартай хэвчээ шүү. Манайхан бол бас тийм л дээ. Бас ингээд дараа ингэсэн байлээ шүү гэд надад дараа нь хэлж идэг. Тэр бол аюул сайн чанар шүү дээ. За энэ дөрөв заавал ажлын байр дээр ингэж бас байж иж бүгдээрээ бас манлайлдаг байх юм шүү. Бүгдээрээ яг энэний дагуу бас ажиллаарай гэж хүсмээр. За тэгээд өнөөдрөөс ингээд бүгдээрээ бас энэ хэрэгжүүлэх юм бас 5 юм зуршлаа. Та нар одоо өөрсдөө манай багийн хүслээ буцаад үржиж байж тгөө. За өнөөдрөөс манай нэг юм зуршил одоо өөртөө бий болгооч. Би та нарт бас хүсмээр байна. Би ч бас өөртөө өөр бас эхлэе. Тэ? Юу вэ гэхээр 5 юм байна. За өдөр бүр суралцъя бүгдээ. Ерөөсөө ч тийм хүн хөгшөртлөө суралцж ийж хүн амьд юм шүү. Энэ тариг оюун ухаан ингэж сэтгэж байнга энийг ажилуулсан цагт хүний бие махбод ямар байх нь хамаагүй хүн амьд идэг гэж байна шүү. Тэгвэл энэ ажиллахаа байж юм бол амьдрал зогсно. Хүн дорхноо хүн. Тэр бол бүр баталгаатай байх шинжлэх ухааны юм үстэй. Таригтлогоо ажиллаж исэн цагт хэн 100 насны нэр шүү. Оюунаар хүний өөрөө ингээд амьдрал бие ингээд өдөртөг байхгүй. Оюунаар. Энэ бол аюул чухал юм шүү. Өдөр бүр суралцсан. Өдөр дор хэж 10-аас 15 минутыг мэргэжлийн ном унших, ур чадрын хичээл үзэхэд зориул. Окей? Болж байна. Би хэлээд байгаа шүү. Өдөр бүр суралцсан. Өөртөө зориул хана. 15-30 чинь маш бага жоохон юм шүү. Та нар гар утсаа ингээд цаг орлож байгаа үстэй 2 цаг орлож байгаа. Энийхээ оронд өөртөө хэрэгтэй юм үз. Ерөөсөө хүн өөрийгөө өгшөрсөн болчтой гэж хааж болохгүй ерөөсөө. Цаг баримт. Энийг л одоо залуугаас маш сайн зөв зуршил болгож байгаа байхгүй. Би бол бас өөрийгөө ингээд цаг барьж энэ хоёрыг бас одоо залуугаас хийж исэн байна гэж өөрийгөө боддгийг. Тэгтээ хангалтгүй. Тэгтээ бол хангалтгүй. Бүх уулзалтууд дээр товлсон цагаас 5-10 минут иржээ. Энэ чинь яг л юм хүн чанд одоо манлайлагч нөлөөлөгч хүний юу байхгүй. Би бол яг цагтаа ирдэг эсвэл төрүүлж очичихыг боддог юм аль. Ер нь юмнаас хоцрох дурггүй дээ. Ямарваа нэг юм ингээл товлсон л тэр цагтаа л байх шүү. За, гуравт нь асуудлыг нуухгүй байх те. Түрүүн бас яригдсан. Алдаа дутагдал хүндрэлтэй одоо асуудал гарвал нууж буцаа алдахгүй энийг хамтраа шийдчихдэг байх шүү дээ. Манай
залуучууд те энэ дээр бас анхаарал те ямар нэг юм гарвал газ мэдээлэл бид тэг шийдвэр гаргачихдаг. Дөрөвдүгээр нь хин нэгнийг хөгжүүлэх. За энэ болохоор хин нэг нь чаддаг юм аа. Манай шиг одоо жишээлхэд өөрийн чаддаг юм аа. Энэ залуучуудад бас яг ийм сургалт өнөөдөр шиг ингээд явж болох байхгүй мэрэгчлээ. Чөлөөтэй. Хин манай галаа хийсэн. Цаас ирсэн ба. Тэр гарсан. За тэр юм шиг. Бол өөрт нь хэрэгтэй байна. За тэгээд баг хамт олон дундаас нэг хүнийг сонгож сурсан зүйлээ зааж өгч гэж байгаа байхгүй зүйл. Би одоо туршлага өөрийнхөө яасан юмар бас тав хүнд оюуны ингээд тэр мэдлэг ингээд юу болох яа гэдэг үднээс цуврал хийх яаж байгаа. Одоо энэ өнөөдөр 3 дахь нь за дараа нь цаана 2 яг би үндсэндээ ингээд 5 лекц бэлтгэсэн. Тавлаг нь бэлдсэн. Тавлаг нь хий. Үлдсэн хоёрыг наадмын дараа хий. За тэгээд амснаа заавал биелүүлдэг. За манайхан бүгдээрээ одоо яг амснаа биелүүлдэг л тийм л зам чанартай байх хэрэгтэй. Ирмэлцэлтэй байх хэрэгтэй. Амснаа заавал тэр айгүй чухал чанар шүү юм бол. Тэгээд нэг худлаа амлах бас худал муухай. Лангал. Тийм ус байдаг шүү дээ. Худлаа. За тэгээд энэ ерөнхийдөө дуусах төгчийн тэгээд Америкийн 6 хэрэглэгчийн Джон Адамс гэж хүн байсан. Энэ хүн юу гэж айгүй гоё юм одоо яг энэ манлайлалтай холбоотой үг хэлсэн байлээ. Хэрэг таны үйлдэл бусдыг илүү их мөрөөдөж, илүү ихийг сурч, илүү ихийг бүтээж, илүү агуу болоход өрөөлж байвал та жинхэнэ манлайлагч боо гэж. Нэг гоё үг байгаа. Энэ одоо аль 1825-29 онд Америкийн ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. Энэ хүн энэ үг ингэж хэлж байгаа байхгүй. Энэ бол айгүй бодууштай юм үг шүү дээ. Тэгээ манлайлагч хүн ер нь бол манлайлагч хүн нэг талаасаа ийм хүнийтлэг хүн байхгүй. Тэр хүмүүсийг хөгжүүлж хамтдаа ингэж хөгжил дэвшлэр рүү гэж манлайлж дагуулж ингэж явдаг хүн манлайлагч байхгүй. За тэгээд энэ дээр би бас нэг энэ болохоор одоо миний бичсэн ном дээр байгаа үгүй хүч ном. Цаг хугацаа өөрчлөгддөг. Харин цаг хугацаа биднийг өөрчилдөг гэж. Яагаад тэгж юм гэхээр цаг хугацаа чинь өөрчлөгдөхгүй шүү дээ. Яг л явдгаараа л ингээл явж л байгаа. Харин тэр явж байгаа цаг хугацаанд хүмүүс өөрчлөгдөв байхгүй. Хүн өөрчлөгдөв. Өөрөө өөрчлөх чадахгүй л тэгэл одоо үлд. Тэгээ цаг хугацаа нэг турш өөрөө л хүн өөрөө ингэж өөрчлөгдөж чадчихвэл тэгэл тэр аз байгаа. За тэгээ яг энэ үгийг би бас бичсэн юм аа. Би өөрөө бодсон шүү. Хин нэгний бити хүлээ. Та өөрөө өөрчлөлт, манлайл, нөлөөл, нийгэм өөрчлөгдөнө гэж байгаа байхгүй. Хин нэгнийг бити хүлээлтэй, хин нэгнээс бити өөрийгөө хамааруулах та. Би хин нэгнээс одоо хамаатай баймаар биш шүү дээ. Өөрөө өөрчлөлт тий. Хин нэгний бити хүлээ. За тэгээд болцсон байна. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Энэ цуврал лекц маань тав хүн одоо маш их хэрэг болоосоо амьдралд нь ажилт нь бүгдээр нь хамт олондоо амжилт хүсье.